Welcome to Zootopia. Эрт дээрээс л амьтдын ертөнцийн хууль бол хүчтэй нь хүчүүгээ ангуучлах, араатай амьтад өвсөн тэжээлтнийг барьж идэх төрөлхийн хүсэл эрмэлзэлтэй байсан. Ингэхдээ жүжигчсэн тоглолт байжээ. Цаг хугацаа ховсоо өөрчлөгдөж, араатай амьтад болон тэдний олз хамтдаа эв найрамдалтай амьдрах болж, эдгээр амьтад хэдий оюун ухаанд болон хөгжиж, өөрсдийн ирээдүгөө төсөөлж, тус бүрийн мэрэгжил эзэмшдэг гэд боддоо. Энэ дунд нэгэн бүжин өөрийгөө хэдийн цагдаа болно гэд бат итгэжсэн байх хэдий ч бусад амьтдын игдүүслийг мэдээж хүргэнэ. Энэ хөөрхөн бүжинг Жуди гэдэг ба эцэгхэн түүнийг цагдаа болгомооргүй л байх шиг. Бид хоёр яагаад ийм тайван сэтгэл амар амьдэрдэг мэдхүү? Бид мөрөөдлөө орхиод шийдчихсэн. Шин зүйлд орж үзэхгүй бол хизээч алдаа гарахгүй шүү дээ, Жуди. Туулаа цагдаа хизээч байгаагүй тул мэдээж ээж аав нь санаа зовох боловч Жуди эрч хүчтэй хөдөлгөөнтэй бүжин тул цагдаа болох зорилгоосоо ухрахгүй мэдээж. Гэвч нэгэн дээрлэхэн үнэг хідэн сул дорой амьтдыг дээрлэж байх үед бяцхан бүжин маань өөрийгөө хэдийн цагдаа гэж бодсон бололтой. Үнэг түүнийг түлхээд унгаатал Жуди эсрүүсэл үзүүлнэ. Чи хизээ зогсохоо мэддгүй юм байна, тийм үү? Гээд хөөрхөн өслөг хазар дээр нь хомсны орон мүлдээгээд жаахан сүрдүүлчихэд яваад өгөв. Ингэсэн ч бас найзуудынхаа тасалбарыг суйлаад амжчихав. Тэр нэг зүйлийг зөв хэлсэн. Би хизээ зогсохоо мэддэггүй. 15 жилийн дараа Зутрополис хотод Жуди цагдаагийн агтамд элссэн байгаа дүр зураг харагдана. Элсэн шуурга, мөсөн хаан, тулаан гэд бүгдэнд нь Жуди тэнцэхгүй нь бололтой. Бүгд л түүнийг болж үз, гэртээ хайр гэж хэлсэн боловч Жуди хизээч бууж өгөөгүй өдөр бүр бэлтгэлээ хийсээр өдрөөс өдөрт сайжирч эхэлнэ. Ингээд анхны туулаа офицер Жуди албан ёсоор мөрөөдлөө биелүүлж чадлаа. Эцэг хэн охиноо чадсанд баяр хүрсэн ч мэдээж санаа зовох асуудал нь бүр л илүү боллоо. Жуди маань хайрт эцэгхээсээ холдож Зутопия хотын зүг мордлоо доо. Их л том хот боллоо шүү. Эсэн зөлөөс Антарктид руу. Дараа нь Аватарын ногоо ой шиг л нэгэн дүүргээр өнгөрөөд гарна. Амьтад бүрийн онцлогтод тааруулж байгалийн нөхцөлийг хүртэл бүрдүүлж өгсөн өндөр хөгжилтэй хот байна да. Жудигийн хувьд хөдөөгийн сумнаас гарч үзээгүй байхдаа Улаанбаатар руу явж байгаа мэт нэлээд догдолтой. Ямар ч байсан нэг түрээсийн байранд ороод авлаа. Гэхдээ төсөөснөөс тийм ч сайнгүй өгтөж авлаа шүү. Хөршүүд нь ч таагүй амьтад бололтой. Ганц ор байхад л тэгэл амьдраад л болгон доо. Өглөө эртлэн босоод л ажил руугаа яаран аав ээжийнхээ өгсөн үнэгний цаслагыг юмыг яаж мэдхүүгээд орхих гэснээ аваад гарна. Үүдний харуул цагдаагийн биеийг харуул нэлээд жин нэмчихсэн ирүүс байна шүү. Аврах том биетэй амьтдын хажууд бяцхан Жуди маань яаж чухал цагдаа болсон гэмээр өөрийгөө офицер Хопс гэж танилцуулна. Ахлах нь гэж нэг од сүхэр орж ирээд Жудиг шинээр ирснийг танилцуулах гэж байна гэтэл өөрт нь нэг хамаагүй бололтой хэд хэдэн амьтад алга болсон хэргийн талаар цагдаа нартаа үүрэг даалгавар өглөө. Харин офицер Хопс зогсоолын төлбөр шалга. Өөрт нь хэрэг даалгаагүй ч шилдэг төгсөгч Жуди маань имхий юмд юу гэж шантарах вэ? Улаанбаатарын ачлалтын машин шиг л 200 машиныг ядах юмгүй хагас өдрийн дотор дуусгачихлаа. Гэвч түүний анхаарлыг нэгэн үнэг татах болно. Үнэгнүүдийг залтай гэдгийг мэддэг Жуди баг зэрэг анзааруул нөгөө үнэг нь хүүхдэрээ төрий барин зүгээр л зарим авахыг гуйж байгаа бололтой. Гэвч хамраараа зарим хийдэг ууртай заан нь түүнд үйлчлэхээс татгалзлаа. Жуди дундуур нь орон зааныг нустаа хамраараа зарим хийснийг нь хэлэн үнэгт заримгийг нь өгөхөр боллоо. Гэвч нөгөө үнэг нь төрөвчөө марчиж заримгүй төрсөдөр болох нь гэд гараад явтал хариулт хэрэггүй. Гэнэн цагаахан сайхан сэтгэлтэй офицер Жуди маань үнэгт босоод амьтад ингэж хандаж байгаа нь таалагдаагүй бололтой. Жуди ажиллаа хийж байгаад нэг зүйл харах нь тэр. Нөгөө хоёр чинь заримгаа хайлуулад ачаад явж байлаа. Хотын өөр хүйтэн дүүрэгт очин заримгаа жижигхэн хэвэнд оруулаад хөлдөөж эхэлнэ. Бас л сэргэлэн гэхүү толгоо нилээ ажилдаг гарууд байв шүү. Өөр нэг жижиг амьтдын дүүрэгт очин цайны цагийн үеэр хэдэн өхөр зосгонуудад заримгаа зараад мөнгө хийн. Дараа нөгөө хайсан ишнүүдийг нь цуглуулад өөр нэг барилгын ажил дээр аваачаад зарчихлаа. Тэгээд хамтрагчтай ажлынх нь хөлсгээд хэдэн цаас өгөөд явуулна. Энэний энэ бизнес ухааныг жоохон сэтгэжүүлж мөнгө олох амархан байх нэ. Энэ бүхнийг нүдэрээ харсан Жуди маань бөөн уур байлгүй яах вэ? Ядаж байхад $15 зармаг авч өгсөн чинь тэрийг нь баг нүдэн дээр нь 10 нуглаад олчихлоо шүү дээ. Худалч амтай. Би худалч шээ, тэр худалч.
Өө ямар амархан уурдт юм бэ? За тэгэхээр энэ үнгийг Ник гэдэг. Никийн хийсэн зүйлээс нь болж баримтлах гэтэл ямар нэгэн дүрм зөрчсөн зүйл байхгүй бололтой. Ник Жюдигийн мөрөөдөл хий хоосон зүйл болохыг нь хэлэх ба Зоотопиад бүгд л ийм зорилготой ирдэгч үнэнтэй нүүр тулаад буцдаг. Зайлт үнэг тэнэг туулай. Наад ч нойтон зэмд. Ажлын эхний өдрүүд үргэлжил хүнд байдаг шүү дээ. Жюдич гэртээ гунигтай ирэн аав ээжтэйгээ ярьлаа. Ямар ч аюулгүй зогсоолын ажилтан хийж байгааг нь хараад аав ээж нь бөөн баяр. Хэрүүлтэй хөршүүд нь ч 50 байхгүй бололтой. Маргааш нь дахиад нөгөө ажлаа хийдэл мэдээж торгуулж байгаа амьтад бөөн уур ажилтны компанийн ямар нэртэй байдаг билээ дээ. Хамаг амьтны хараалыг идэнэ. Гэвч нэг дэлгүүрээс хулгай хийсэн нөхрийг хараад Жюди цагдаа гэдгээ сансан байлгүй түүнийг хөөж эхэлнэ. Гэвч нөгөөх нь баахан жижиг амьтдын хэсэг рүү гүгээд зогцглаа. Жюди ч ялгаагүй жижигхэн биетэй тул энэ ажил яг л түн тохирсон мэт. Бяцхан Жюди хулгайч уянгийн араас явж байгаад өөрөөсөө ч бяцхан амьтдыг авраад амжина. Гэтэл хэдэн жижигхэн бүсгүйчүүд замаар гарч байтал нэгийг нь ашгүй аварлаа. Гэхдээ энэ амьтны нэрийг сайн мэдэхгүй. Арктикийн шувтуу гинүү? Ингэж л монголоор орчуулж байна. За мэдэхгүй юм чинь орт хамарт гээд явчих. За ямар ч байсан сэргэлэн офицер бүжин маань нөгөө уянг барьж чадлаа. Гэвч түүнийг шагнахын оронд дарга нь хийх ёсгүй ажлаа хийсэн. Дээрээс нь мэрэгч амьтдын хэсэгт үмэн гаргасан гээд нилээн загналаа. Тэгтэл хатагта Отор гих нэгэн халиу нөхрөө хайгаад түүнд тослохыг гуйх хэдий ч цагдаагийн дарга тоохгүй байсан тул Жюди түүнд тослохоор боллоо. Энэ бол усанд амьдардаг халиу гих жижиг махчин амьтан. Дарга нь уурлаад Жюдиг халах гэтэл хотын даргын нарийн бичиг гих хонь Жюдиг аварлаа. Ингээд түүнд хатагта Отрын нөхрийг олох 48 цаг л байна. Бондгор ирвсээс мэдээлэл олох гэсэн ч нөгөөх нь туслах шинжгүй шүү. Гэхдээ ч Жюди нэг сэжүүр яаж игээд олов бололтой. Ник үнэхтэй холбоотой болж таарлаа. Жюдигийн үзэг нь хүртэл луун байх шиг. Ник өөрийгөө өдөрт $200 олдог гэтэл Жюди түүгээр нь далимдуулж татвараас зайлсхийсэн гээд хэрэг үүсгэн нилээ их өрөнд оруулчихлаа. Зүгээр ч бичих үүрэгтэй луун биш юм шиг байна да. Дуу хураагчтай байсан байх нь. За ингээд яалтчгүй үнэг бүжин туслахаар боллоо. Ник маш сайн танил талтай тул алга болсон халиуг мэддэг нэгэн сарлаг дээр аваачлаа. Гэхдээ энт байгаа амьтад нилээн эрх дураараа бололтой. Бүгдээрээ нүцгэн байна шүү. Жюдигийн нүд ч алт болох шүү. Бараг л нэмэх 18 үзээд байгаа мó да. Энэ сарлагч нилээн орон гарын юм шиг нэг йогийн багш заан дээр аваачхад нөгөөх нь мэдэж байгаа ч юм алга. Харин сарлаг машины дугаараас ахуулаад өөрөө л бүх мэдээллүүдийг нэг нэгэнгүй хэлээд байв. Тэгснэ би заан шиг ой санамжтай болох юм саанч гэж ах шиг. Нэг явах гэтэл бас л явуулсангүй. Тэгээд нэг BMW дээр нэг танилтай бололтой. Бишээ DMW юм бэ шүү. Жюдид цаг бол алтчиг л байхад түүнийг хэдэн слотууд угтхан тэр. За нэг ийм slow motionтай амьтад ресепшн дээр нь байж идэм да. Тэгсэн Никийн таньдаг найз нь Flash гинүү? Нэртэйгээ таарчдээ. За магадгүй энэ хэд дундаа Flash байж болох юм. 60 секундын дилейтэй үзэж байгаа юм шиг л Жюдигийн асуултанд хариулна. Бурхан минь, мань митийн төвчээр бол алдагдахаар юм байлээ. Хажуугаар Ник гэж юм онгоо яриад цаг авчих юм аа. Тэгэхээр онгоо яриад сүлдний инээдэг хүнийг Анаш гэхгүй Слот гэж дуудмаар л юм. Йоо нөгөө онгоогоо хажуугийн эмэгтэйдээ яриад наадын. Тэсэж нэг юм аваад гарсан чинь юу вэ шүн олчгож. Ник бас л явах гэтэл за маягээд үзгээ шийдчихлээ. Жюдич бас дутхгүй зальтай бололтой шүү. Хамтдаа нөгөө машинд нь орж шалгана. Тэгтэл ноён Отор хаасаагүй хомсны мөр үлдээсэн байдалтай. Гэвч нэгэн логог хараад буруу хүмүүстэй орооцсноо мэдэн явах гэтэл цагаан баагонорт баригчлаа. Ноён Биг гих мафийн толгойлогчтой Ник маань өмнө орооцолцсон бололтой. Энэ ноён Биг юм болов? Эсвэл энэ? Үгүй энэ юм байна. Эдгээр амьтад нэртэйгээ нэг л зохицохгүй байна уу да? Бас нэгэн урт хамарт бололтой. Охиных нь хөрм өнөөдөр юм байна. Нэгч пост өмгийн хөрмний үсээр хевс хийгээд заршихсан бололтой шүү. Жюди өөрийгөө цагдаа гээл хэлчихлээ. Айдас байхгүй бүжин шүү дээ. Тэднийг хөлдөөж алах гэтэл азар боссын охин гараад ирлээ. Урт хамарт охин нь Жюдиг хараад таньж байна. Өчигдөр мэрэгчдийн дүүрэг дээр амийг нь аварсан болж таарна.
Амьд гарсан хоёрч бүр хормон дээр оролцоод ноён биегээс ч мэдээлэл аваад амжлаа. Хайгаад байгаа ноён отор жолооч руу өөрөө дайрсан болохыг нь хэлнэ. Манай хоёр машины жолоочтой очиж уулзтал энэ том амьтныг нилээн гэмтээжээ. Тэд дотогш орох гэтэл зүгээр байсан жолооч хар ирс чинь гэнэт тэдэн рүү дайрч эхэлнэ. Жуди зогтож байхдаа нэмэлтгүйч дуудаад амжина. Ийм аимшиг дараатан ангуучлахаар дайрч байтал Жуди ч үнэхээр эрлэхийг зоригтой юм а. Ямар ч байсан газуурсан ирвсийг гинжилж чадсан ба цагдаа нар ирэх үед хэдийнэ алга болсон байлаа. Жудигийн амьтад огширсан талаар хэлсэн үгэнд мэдээж дарга нь итгээгүй тул түүний тэмдгийг хураах гэж байлаа. Гэвч Ник үнэхээр баатарлаг орж ирэх ба Жудиг өмөрөн та нарын нэгэн ч олж чадаагүй байж нэгмүү бүжинг ингэж байгаа юм чинь түнд үнэний толцоо хэрэг болоход гайхах юм алга гэд 48 цаг нь арай дуусаагүй байна гэдгийг хэллээ. Чам руу дайрахыг нь хизээш битгий зөвшөөр. Ник багаасаа скаут цагдаа болохыг хүсдэг байсан ба түүнийг үнэг гэдгээс нь болж найзууд нь шоглоод явуулж. Үнэгэнд хинч итгэдэггүй тул бяцхан Никийн хажууд хинч байхгүй ганцаараа уйлна. Ник чи бодож байгаагаас ч хүчтэй. Никт нэг санаа орж ирлээ. Хотын камерыг шалгахаар болно. Жуди захиргаан таньдаг хүн нь хотын даргын туслах болох энэ хонь. Манай хоёрд камерын бичлэгийг олж өгөхөөр хайж байтал ууртаа хотын дарга түүнийг дуудлаа. Энэ хооронд тэд бичлэгийг харах ба чоннууд нөгөө ирвсийг аваад явж лээ. Одоо тэд ойлно. Тэр хэлээгүй юу? Нэг ч сайн цагдаа болох шинжтэй шүү. Тэд дахин нэг газар руу явхаар болов. Никийн үндрийг яг олох гэж байтал Жуди уйлаад нөгөө чоннуудын уйлаан эхэллээ. Өнөх туулаа хоёр дотогш нэвтрэн зэрлэгсэн амьтдын байгаа газрыг олж мэднэ. Ноён оторч тэнд байна. Гэхдээ харихыг хүсэхгүй байгаа бололтой. Гэвч гаднаас хотын дарга ороод ирлээ. Тэгтэл гай газар доороос аав ээжийнхэн дуудлага ороод ирэх нь тэр. Бүх хаалган төгжигдээд баригдах төгсөн ч тэд амжиж нойлын хоолоогоор зүхтаж чадлаа. Нэгнийгээ хайгаад овоо дотн болж эхэлсэн юм да. Ингээд хотын дарга баригдаж Жуди Хобс ч хэвлийнхний өмнө үг хэлэхээр боллоо. Жуди Никтэй хамтрагч болохыг хүсэж байгаа юм байна. Луунга бэлгэлчихлээ. Гэтэл Жуди сандраад юу гэж хэлэхээ мэдэхгүй махчин амьтдын байгалийн арын шин эргэн зэрлэгсэн гэд хэлчихлээ. Ник энэ үгэнд нь гомдсон бололтой. Чи надаас айж гинөө гэтэл Зоотопи хот тэр аяараа махчин амьтдын эсрэг хоёр хуваагдаад эхэлжээ. Энэ дундаа Бритни Спирс юм уу Суперод нь хүртэл үг хэлнэ. Махчин амьтдаас бусд нь бүгд дөлж айж байх нь тэр. Бүдүү ирвсийг хүртэл үүдэнд байлгахааргүй болж. Шинэ хотын дарга нөгөө нарийн бичиг хонь болжээ. Жудиг өвсөн тэжээлтнүүдийн нүүр царай болгохыг хүснэ. Жуди маань ажлаасаа татгалзан гэртээ ирж луунгаа зархаар шийдэж. Чихчин буучгаж ямар нэг юм болсон л байна да. Багада дээрлэж байсан үнэг нь одоо аав ээжийнхэн сайн хамтарч болсон байхыг нь хараад баярлана. Гэвч эндээс нэг мэдээлэл олж авнаа. Шөнийн уйлагч гэдэг нь чоннууд биш цэцэг байжээ. Энэ цэцэгнээс болж амьтад догширсан байх магадлалтай. Жуди Никийг олж уулзсан юу олж мэдснээ хэлнэ. Тэгээд түүнээс уушлал гуйгаад чи дараа намайг хизээ шамаг орхиод явж болно. Би чинь зүгээр л тэнийг туулаа шүү дээ гэв. Луунгараа бичээд авчиж. Зүгээр дээ наашир. Бүжингүү та нар үнэхээр сэтгэл хөдлөл ихтэй юм а. Гүнзгий амсаа. Чи үзгээ авахыг олмоор байна уу? Жуди нөгөө хулгайч залуугаас мэдээлэл авч чадах юм шиг байна. Нөгөө нөхөр нь кино паркадалдаг бололтой. Энд ч бас Диснейн олон кинонууд байна шүү. Зоотопи ертөнцийн Диснейн кинонууд юм уу да? Харин энэ нөхөр ам алдахгүй чанга ир байх нь. Гэхдээ мэдээж би бас асуудалгүй хэрүүлж чадах биз. Тэгэхээр нөгөө цэцгийг Даг гэх хонь зарсан болж таарах ба тэд газар доогуур явн нөгөө цэцгүүдийг олж харлаа. Тэр хонь нь цэцэгнээс капсул гаргаж аван нөгөө амьтдыг буудсан болохыг нь олж мэдлээ. Гэвч зоригтой Жуди маань хоньнуудыг түлхээд шууд вагоныг нь аваад зогтоодог шүү. Би жижигч бэлчээр томтой хоёр маань хоньнуудтай өстө үзэж таарлаа.
Харин та нар хоёр талаас уулзаж буй вагоны сценийг кино болгон дээрээс харсан л үсттэй. Юу гэж урд урдаасаа мөрүүлдэг вэ? Гэхдээ Disney төвс зогтох хүчийг ч бас тооцсон бололтой шүү. Өнөгч юу гэж нүдэн дээр нотлох байрантаа алдах уу? Жаах юм аваад үлджээ. Тэд цагдаа руу явж байтал замд нь шинэ хотын дарга зогсоолоо. Ингээд тэд үүний ард хэн байсныг нь ойлгов бололтой. Дахиад л хоньнуудаас зогтож байгаад Жуди бэрччихлээ. Туулааны сүүдрээ арга цаагаад эвтэйхэн зогтно. Хоньнууд ч нэлээд чанга оршилдогч бололтой. Хотын дарга Никийг буудаад цагдаа дуудана. Зэрлэгсэн Ник Жуди рүү дайрах ба яг л араатан амтан олзоо байрж байгаа мэт. Яг хазчваа гэтэл жүжигчсэн үзэлбэр үзүүлжээ дээ. Буун дотор нь өөрийнхөө нэрсийг хийчихэж бас болоогүй нөгөө лувангаараа хотын даргын хэлсэн бүх бозор болайг нь бичээд авчиж. Эсрэг дөрүүд яхаараа ялаад эхлэхээр хамаг үннээ яриад өнгөрөөд байд юм бол тэ. Хэрэгтэн нарийн бичиг хонь яах вэ? Өвсөн дэжилт амьтдын 90 үеийг эхлүүлэх гээд магчийн амьтдыг зайлуулж байгаа санаатай л байсан юм байлээ л дээ. За ингээд хэргийн учирч тайлагдаж хуучин арслан хотын дарагч буруугүй гэдгийг мэдэгдэж цэцгэнд хорцсон амьтад эдгэрнэ. Ник харин албан ёсоор цагдаа болж байгаа юм байна. Та хоёр зогсоолын төлбөр дээр. За тоглосон юм да. Хэрэг дээр ажиллахаар явлаа. Чи надад хайртай эзтэй. Тийм гэж үү? Тийм ээ, би хайртай. Хурд хэтрүүлсэн хэрэгтэн нь флаш гэж үү? За манай хоёр цагдаач 2 дугаар анги дээрээ бас л хамтарч хэрэг мөрдөх болов уу? Бараг л 10 жил хүлээсэн шүү дээ. Удахгүй гарна гэхээр догдоод ах юм аа.